네, 글쎄 소자 가라세요. 안녕하세요. Монголчуудын хувьд энэ бол зүгээр нэг баяр биш юм. Энэ бол бидний түүх уламжлал бахархлыг харуулсан хамгийн том арга хэмжээ юм. Тэнд морин хуурай хөгжимднө гэдэг үнэхэрийн бахархууштай. За тэгээд одоо Монгол улсад мэрэгсэн одоо боловсон хүчин бэлтгэх одоо ийм гол уурхай болсон одоо сургууль, манай сургуульд бол одоо олон өв тий соёлын бит ус өвүүдээр одоо сургалт явуулдаг юм одоо онцлог сургалтууд бол байдаг. За тэгээ магистр. За Монголын уламжлалт хөгжим бол монголчуудын яг нүүдлэн амьдрах тий ахуйтай бол цаашиг холбоотой. Монголчуудын сэтгэлгээ нэг талаас нөгөө талаас нь энэ яг Монголын соёлын дархлаа. За морин хуур гэдэг хөгжим бол яг монголчуудын язгуурын ийм уламжлалт хөгжим зэмсэг. Тэгээ энэ одоо Монголын уламжлалт энэ байгалаа харагдах энэ зан заншил ихшгийн хүчээр байгальтайгаа харьцах гэдэг дээр бол хамгийн том үүрэг оруулалт гүйцэтгэдэг.
Оо бэлтэл байж. Энийг орлож үзье. хамт дүүрэн тоглож байгаа гэх юм юу вэ шүү дээ. Хүмүүс үлдүүлээд байгаа юм бол. За Хүмүүжин багш болохоор бусад багш нараас хичээл нь арай онцлогтой ордог. Тэр нь болохоор юу гэх арай амьд мэдрэмж хүнд өгөхийн төлөө хичээл ордог. Тэгээд зүгээр. Тэгээд цааш нь гэдэг нэг флашлайтер шилжиж байгаа шүү дээ. Тэрний хүчийг маш ингээд гоё болгоомжтойгоор нумаа энэ доош нь жоохон шахаад тэгээд хуруугаар сайхан хөнгөлөөд өгчээ. Наад дээр ч одоо шүү бас нэг гарч ирсэн. Энэ дээр урч байгаа шүү дээ. Энийг зүгээр сайхан чөлөөтэй явуулъя. Хичээх хэрэггүй. Зөв. Одоо гоё болж шүү дээ. Тэгээд одоо арга барил тавил гэж хамгийн чухал байдаг хөгжимдөх арга. Тэрэн дээрээ бол битээр маш их хөдөлмөрлөөд ингээд барил тавилын жоохон засаад тэгээд өөрийнх нь хичээл зүтгэл бас нэмэгдээд ер нь их сайн суралцж байгаа. Тэгээд одоо бол бас олон оюутнууд байгаа. Тэр дунд бол маш их мэрэмтгий манай энэ сайн оюутнууд байдаг. Зөв. Заавал да. Утас нь бол энэ грип гэж ярьдаг. Модноос юм хөндөй өгдөг. Хил виолончел энэ шиг юм наалттай биш. Хөндөй агаар дээр өгдөг. Тэрийг бас ингэж өнгийн өөрсдийнхөө мэдрэмжээр олж тоглодог. Ийм онцлогтой хөгжим байна. Энэ бол морин хуур хөгжмийн талаар ямаг нэрэ байдаг. Нэрээ ашиглан уншиж. Эртээ урд үед ядуу хончин амьдардаг байжээ. Тэр ууланд явж байгаад далавчт сайхан мөртөө учирч. Үүнийг хөгжимдөхөд хайртай морин амилсан мэт сонсогдож байсан гэдэг. Энэ хөгжим нь өдгөө морин хуур билээ. Анх дунд сургуулийн сурагч байхдаа
Тэгээд орж үзээд сонирхоод үзэхэд бол үнэхээр дурлалчихсан гэх юм уу? Аялгүй хэсэг нь. Өөрөө ирэхгүй ханил мэдрэмжийг санагдсан. Хөдөө нутгийн агаараас салхич юм шиг. Аав, ээж, ах トゥ мал сүргийн минь байгаа нутаг. Энэ бол миний үргэлж сандаг газар. Ойрд уулзаагүй одоо хүмүүстэйгээ уулзаад маш сайхан байна. Энд ирэхлээр ингээд хамгийн амар амгалан байдлыг мэдэрдэг учраас энд бол үнэхээр сайхан байна. Асууж байв. Сайн сууж. Асаа явжирлээ. Би хөдөө нутагт өссөн малчин айлын хүүхэд. 4 эрэгтэй хүүхдийн хамгийн том нь. Ингэж авч явах хэрэгтэй. Одоо хаяа сургуульд явсан яг надад бол их сайхан байна. Одоо дэмжиж байна. Айхтар дэм хом сурооны дэм гуйби юуны ажил хийгээд хэн байгаа. Тийм тэгш нэг хэлгүүлээд ахын чи би ч нэг юу яадах юм тэгээд жидөр хөгжмөдөл арагаар урууч ивгүй очвол яг уу зээл гэдэг тэгэл тэгэл тиймэрхүү ажлууд тусалдаг юм доо. Эцэг их маань илүү хичээлд анхаарч хөдөө битгий гэж хэлдэгч би очих дуртай. Гэхдээ би гэр бүлийн гишүүний хувьд өөрийгөө биелүүлэхдээ илүү аз жаргалтай байдаг. Хөдөө нутагт хийх ажил бол маш их. Мал мална гэдэг үнэхээр хэцүү ажил.
орж ирэнгүүтээ үүдээр те. болж байгаа мэдгүй соёлын төр орсоогүй гэж юм. Хэмжлэг авах юм. Зөө зөө. Сайхан тусч байд. Сайхан тусч. Зун болсон шүү дээ. Тийм байна. Одоо биний мэдхэд ерөөсөө тийм морин хуурч манай удамж байхгүй. Манай суманд ч одоо ховор ах юм. Уртын дуучин муучин бол байгаа л ах. Миний дүү бол одоо соёл Төв аймгийн Баян Унжаа суманд төрсөн. Тэгээд одоо Баян Унжаас анхны морин хуурч ерөөсөө. Ну, честно говоря, ты не добра, два. Сэрэхгүй шүү дээ. Энэ сэрэхгүй энэ арай сэрүүдэд байгаа маа. Үйл явдлууд сонирхолтой. Арай хэвгүй юм. Наана ага гоё тагшаа сууж байна. Нэг чихнэ. Монголын яс байна да. Одоо морины бүтээл одоо монголчуудын их сайн мэдэх бүтээлийг одоо хөгжмөдөж өгöd. Ёо. Баярлалаа. Миний дууг сонсдог гэр бүлийнхээ харцнаас тэдний харцнаас үгээр илэрхийлэхийн аргагүй хайр бахархлыг мэдэрсэн. Тэр нь надад хамгийн их хүчийг өгдөг юм уу та? Тоглож үзэх юм уу? Энэ 100 ажиг. 내가 하다 생각이 맞았어.
Би одоо Улаанбаатар хотод эмээтэйгээ хамт сургуультай явж амьдарч байгаа. Эмээ минь яг л миний ээж шиг байдаг. За энэ боцог болохоор өөрөнгөө юутай хоо. Манай эмээ болохоор яг малчин айлынх. Тэгээд яг л Хоолн дээр ч одоо тэгэл. Монгол аж ахуйд өссөн, амьдарсан хүн. Тэгээд яг нэг ууга сэтгэлийнх нь бас углуурах гэх юм уу ингээд бас урлагийн сонирхолтой мэдрэмжтэй. Тэгээд Олоод аваа явчихсан юм уу? Одоо сүүлийн салгалт юм аа. тийм одоо уржигдаар яасан ч та хардын барилга болсон. Тэгээд өнөөдөр ингээд яг ахтайм өгчүүд тэгээд ер нь бол одоо ингээд дуусч байгаа. Яг намар нэг гэсэн үг шүү дээ. Тий одоо ингээд амар. Би хөөцөн хөдөөдөө асаматлага явахгүй чирч одоо үзгэрсэн. Арайс болоогүй. Өөрөө одоо хамгийн сайхан хөгжмөл гэж би өөрөө боддог. Одоо энэ сайхан хөгжим, энэ сайхан сургуулаараа л сайн сайхан ажиллаж яваасай. Үтэн тэр зүйл одоо энэ хөгжмийн талаар сайхан ирээдүйдээ сайхан ажилттай яваасай гэж хүсэж байна. Би яваа. За. Та миний сургалтаа заа өгөөрэй. За. Хүүд амжилт төсөө. Мэдлэн усгүй. Таамс ч аяг юм. За баяртай. Амжилт. За. Морин одоо хуур гэдэг болохоор одоо болохоор яг анх аж ахуй байдалтай байсан бол одоо мэргэжлийн бүтээлүүдийг хүртэл ингэж дэлхийн нийтэд одоо ханиулсан мэргэжлийн бүтээлүүдийг ямар ч асуудалгүй одоо хөгжимддөг болсон. Ийм учраас бол урын сан бол маш арвин байгаа. Сандал байгаа юу?
Тодорхой хэмжээгээр бас алдаа бас байлаа. Тэгээд ямар ч амжилттай ард нагарлаа да. Хариугаа болъё да. Морин хор уртын дуу хоёрыг хооронд нь одоо салгах боломжгүй. Яагаад гэвэл энэ хоёр бол үнэхээр одоо бүр ингэж язгуур юм хамсарч ирсэн өдийг хүртэл. Ер нь бол уртын дуучнан дуулаад уртын дууг морин хор ингэж дагаж тоглодог, яг зэрэг биш. Энэ бол уртын дуучнан дуулаад яг дуучнаа дагаж араас нэг сунтаа ингэ араас нь канон явдаг гэсэн үг байхгүй. Тийм.
When I was a teenager, I saw the show Marco Polo on Netflix, and it made me fall in love with Mongolian music. So I taught myself Narihor and Humi, and I sat at home and I learned by listening. You want to try mine? Mongol's traditional music, Urtindu, Talag, Magtal, they all feel beautiful to play, and they sound like the best music I've ever heard. Mongolian traditional music is my passion, and I came here to play it, and the Mongolian people have been so accepting. Миний суралцдаг сургууль нь зөвхөн морин хуурч биш, хөөмэ, уртын дуу, биелгээ гэдэг Монголын язгуур урлагийг бүгдийг нь сурах боломжтой газар. Хүн бүр өөр өөрийн мэргэжлээрээ шимтэн мөрөөдлийн төлөө явдаг. Бид өөр өөрсдийн мэргэжлээр хамтарч томоохон
тоглолтууд дээр ажилладаг. За буматай сууж. Юу нэ? Нөө чаас. За дахиад нэг явъя. Зэрэг. Яг хүн яваа. Ошаа думаа. Шоу. Хатраага баггүй юу? Хатраас тавьдаг. Арга бүтээл хөтөлбөрт хамрагдах боломжтой. Танилцах, аргал дүү хуралдаанд оролцох боломжтой. Энэ удаа морин хуурын өв хийж болсон ширмэн цагта хуураар хөгжмөдөх багшийн санаачлах төслийн уран бүтээл та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Мандлын динжээр шандас бүлгийн тоосоглолцорч хүүхдийн орнгийн
бид нар бол ингээд яг бэлдсэн шигээ бүр ингээд бүрэн гүйцэд бүхнийг ингээд төгс харуулахын тулд бүгд дор дорно маш их хичээсэн. Тэгээд хичээсний үр дүнд бид нэр өнөөдөр ингээд бүх зүйлийг тултална. Тэгээд яг бэлдсэн шигээ хийж чадсан гэж би өөрөө бодоод байгаа. Өнөөдөр бол Монголын үндэсний баяр наадам улсын баяр наадам дээр ирж арт иргэдтэй болон өөр олон улсын үзэгчдтэй Монголын урлаг, язгуур урлаг, үндэсний өв соёлыг үзүүлсэндээ бол маш их баяртай байна. Монголын язгуур урлагтай хамтдаа энэ мэргэжлэрээ олон хүмүүстэй уулзаж, энэ мэргэжлэрээ олон улсуудтай уулзаж, уур амьсгалыг мэдрэх нь хамгийн сайхан үе.